Орос улбанаас нэг хоногийн дотор Украин улсын 13 мужид руу 298 дрон 69 пуужин харвжээ. Европ болон Арабын улс орнууд Палестины тусгаар тогтнолыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ. Венесуэла улсын эрх баригчид Гайана улсын газар нутагт харьяалагддаг бүс нутагт хууль бус сонгуул зохион байгууллаа. Харвардын их сургуулийн гадаад оюутнууд эсвүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамжид шүүхээс хориг тавьжээ. Америк нэгдсэн улсын Миннесота мужид улсын Миннеаполис хотын иргэд Жорж Флойдын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж байна. Оройн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар дэлхийд дахинд өрнөж байгаа цаг үеийн мэдээллээс таймлан өргөллөө. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Орос улбанаас Украин улс руу дайн ихснээс хойших хамгийн өргөн цар хүрээний агаарын товтлогоо хийсэн байна. За тодруулах юм бол Оросын зүгээс нэг шөнийн дотор Украин улсын 13 мужид руу 298 дрон 69 пуужин харуулсан байна. Үүний улмаас 12 хүн амиа алдаж 60 гаруй хүн ширхэгдсэн байна. Энэ талаар Украины талаас мэдээлж байгаа. За нөхцөл байдалтай холбогдуулан дайныг зогсоох хэлэлцээрийг зуучлахаар ажиллаж байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын төрийн тэргүүдийг аль алийг нь хатуухан шүүмжлээд амжлаа. Тэгэхдээ Орос улбанаас Украин улсыг бүхэлд нь эзлэх хүсэлтэй байгаа гэдэг нь батлагдаж байна гэж хэлсэн байгаа нь анхаарал татаж байна. Мөн хэрвээ үнэхээр тийм бол Орос улбанаас нуран унахтаа хүрнэ гэж хүртэл Дональд Трамп анхааруулсан байна. Энэхүү мэдээлэлээс нь харах юм бол тэрээр дайныг зогсоох хэлэлцээр нэн яаралтай байгуулагдахгүй бол Европын холбооны адил Орос улбаны улсын эсрэг 20 арга хэмжээнүүдэд чангатаж магадгүй байна. Нөхцөл байдал тийхүү хурцдах юм бол Владимир Путинтэй сайн харилцаатай гэдгээ удаа дараа хэлж дайныг яриа хэлэлцээрээр дуусгана гэж амлаж байсан Дональд Трампын амлалтууд биелэх хэсэг нь улам бүр эргэлзээтэй болох юм. Дашин дуртад Орос улбаны улсын энэхүү томоохон хэмжээний агаарын товтлогоо хоёр улсын хооронд олзны цэрэг солилцоо болж байх үеэр тохиосон. Өнгөрсөн баасан гарагт эхэлж 3 өдрийн турш үргэлжилсэн олзны цэрэг солилцооны үр дүнд талууд тус 1000 нийлээд 2000 олзны цэргүүдээ солилцсон байна. Энэ хоёр улсын хооронд дайн ихснээс хойш болж байгаа хамгийн том хоригдол солилцоо байсан. Одоос 7 хоногийн өмнө Стамбул хотод болсон Орос Украины хоорондох 2 жил гарангийн дараа болсон хэлэлцээрийн үеэр талууд гал зогсоох, дайныг зогсоох хэлэлцээрт хүрч чадаагүй ч гэлээ. Энэ хүн олзны цэргүүдээ солилцох хэлэлцээрт хүрч чадсан нь амжилттай хэрэгцсэн байгаа юм а. За Испани улсын нийслэл Мадрид хотноо Европ болон Арабын улс орнуудын өндөр албан тушаалтнууд цуглаж олон улсын хамтын нийгэмлэгүүдийн зүгээс газын зурвасдах хүмүүлийн хямралыг зогсоох хамгийн үр дүнтэй нэн даруй авч хэрэгжүүлж болох арга замыг Израиль улсад хориг тавих гэдэг санал нэгдлээ. Мөн уулзалтын үеэр талууд чимээгүй суух нь мөргөлдөөнийг дэмжиж байгаатай ижил тул газын зурвас руу хүмүүлийн тусламж оруулах ажлыг Израиль улсын ямар ч хяналтгүйгээр хийх ёстой гэж үзсэн байна. Харин урт хугацаанд дайныг зогсоох, дахин сэтрхээс сэргийлэх арга зам нь Палестиныг тусгаар улсаа гэж олон улсын давцанд хүлээн зөвшөөрүүлэх. Ингэснээр Палестины хилийн аюулгүй байдлыг олон улсын хууль дүрмээр баталгаажуулж, цаашид газар нутгийн маргаантай холбоотой зөрчил тэмцэл гаргахаас сэргийлэх боломжтой гэж үзсэн байна. Энэхүү уулзалтанд Франц, Их Британи, Герман, Итали зэрэг Европын улс орнуудын төлөөлөгчид, мөн Египт, Йордан, Сауди Араб, Турк, Марокко, Арабын лиг, Исламын хамтын нөхөрлөлийн байгууллагууд оролцсон байна. Түүнчлэн Палестиныг тусгаар улсаа гэж хүлээн зөвшөөрсөн Испани, Норвеги, Исланд, Ирланд, Словен зэрэг Европын орнууд, Бразил бас мөн оролцсон байна. Палестины ерөнхий сайд Мохаммед Мустафа энэхүү хуралд оролцсон. Тэрээр Палестин Израиль зэрэгцэн орших боломжтой, доктортой, аюулгүй, инх тайван байдлыг хүсэж байгаа гэдгээ тодтоллоо. Эдгээр улс орнууд ердөө ганц удаагийн ийм уулзалт хийгээд энэгийг бол орхичихгүй нь бол мэдээж цааш Франц, Сауди Араб улсын санаачлагтайгаар уг асуудлыг нэгдсэн үндэсний байгууллагын чуулганд хуралдуулахар бэлтгэж байгаа юм байна. Үүний хүрээнд Франц улсын гадаад хэргийн сайд Жан-Новель Баро энэ 7 хоногт Армени улсын нийслэл Ереван хотноо Палестины гадаад хэргийн яамны сайдтай уулзахаар тавуулжээ. Үүний дараа эх сард Нью-Йорк хотноо болох Израиль-Палестины мөргөлдөөний талаарх нэгдсэн үндэсний байгууллагын хуралдааны үеэр газын зурвасдах хүмүүлийн хямралыг зогсоох, Палестиныг тусгаар улс болгох тухай саналуудыг хэлэлцүүлэх юм байна. Энэ хооронд мөргөлдөөний нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байгаа талаар мэдээлэл
Израиль нь Газан зурвасын 75%-ийг эзлэхээр төлөвлөж байгаа гэдэг нээлттэй мэдээлэл. Мөн энэ зорилгодоо хүрэхээр шинэ давшилтаа энэ 7 хоногоос эхлүүлж байгаа гэдгээ зарласан байна. Одоогоор Израилийн армийн хяналтанд Газан зурвасын 40% нь байгаа. Газан зурвасыг эзлэх төлөвлөгөөнийхөө хүрээнд Израильчууд Палестины энгийн иргэдийг Газан зурвасын ердөө 25%-ийг эзлэх 3 бүсэд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр 3 бүсийг дурдах юм бол Моваси иргэн аюулгүй бүс, Насаретийн төв бүсүүд Газа хот орж байгаа юм байна. Израилийн зэсд хүчний мэдээлж байгаагаар эдгээр бүсэд нийт 2 сая гаруй хүн байхаас 700 мянган Маусид, 300 мянгаас 350 мянган Газан зурвасын төвийн бүсэд, 1 сая орчим нь Газа хотод төвлөрөх юм байна. Израилийн зэсд хүчнийхэн өмнө нь Хамас бүлэглэлийн дайчдыг устгахыг гол зорилгоо болгож байсан. Харин одоо Хамас бүлэглэлийн дэд бүтцийг нэг мөсөн устгах, газар нутгийг хянах тактик руу шилжиж байгаа нь ийхүү томрон харагдаж байгаа байна. Ийхүү Хамас бүлэглэлийн цэргийн хүч дэд бүтэц засаглалдах хяналтыг бүрэн устгаснаар Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа үлдсэн 58 хүнийг эргүүлэн авна гэж зорж байгаа юм байна. Гэхдээ олзны хүмүүсийг солилцох тусгай хэлэлцээр байгуулахыг хичээхийн оронд ийхүү энгийн Палестин иргэдэд очих хүмүүлийн тусламжийг гацааж зөвхөн зогсохгүй Газан зурвас даяар эрх мэдлээ тогтооно гэж байгаа нь яхааргүй олон улсын эсэргүүцлийг тэр дундаа Израиль улсын ард иргэдийн дургуслыг хүргэсэн хэрэг болж байна. Дараагийн онцлог мэдээ хүргье. Тэгэхээр өчигдөр Венесуэл улсын ард иргэд анх удаа Эсекюба бүс нутагт аман захирагч болон бусад хууль тогтоогчдыг сонгох сонгуульд оролцлоо. Өнөө өглөө сонгуулийн дүн гарсан. Сонгуулийн дүн яаж гарснаас илүүтэй энэ сонгуульд олон нийтийн анхаарлыг татсан ноцтой нэг асуудал байгаа нь Эсекюбаг Венесуэл улс өөрсдийн эзэмшлээ гэж үздэг. Гэвч олон улсын төвшөнд Эсекюба нь хөрш Гайана улсын нутаг дэвсгэрээ гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тиймдээч Гайана улсын нийт хүн амын 15%-ийг бүрдүүлдэг Эсекюбагийн 125 мянган оршин суугч энэхүү сонгуульд оролцоог байна. Үндсэндээ энэ сонгуул нь Венесуэл болон Гайана улсын хооронд уртудаан хугацаанд үргэлжилж байгаа газар нутгийн маргааныг дахин сэтрээсэн хэрэг болж байгаа юм. Өнөөдрийн сонгуул хүртэлх үйл явдлуудыг цаг хугацааныхан дараалалаар харах юм бол 2023 оны 12 дугаар сард Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Эсекюбагийн газар нутагт Гуяна Эсекюба гэх нэртэй шинэ муж байгуулах шийдвэр гаргаж ирсэн. Гэхдээ тухайн үед ард нийтийн санал асуулгаар дэмжлэг авсан байдаг. Харин Гайана улсын зүгээс үүнийг газар нутгийг хүчээр нэгтгэх оролдлого гэж үзсэн. Энэ асуудлын улмаас бүс нутагт зэсэд мөргөлдөөн гарах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байсан. Гэвч уг анхааруулгыг үл ойшон Мадуро энэ оны 1-р сард орон нутгийн аман захирагч хууль тогтоогчдын сонгуулийн хүрээнд Эсекюба бүсэд санал хураалт явуулахаар мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр мэдэгдэлдээ Эсекюбаг Венесуэлийн 24 дахь мужаа гэж нэрлсэн байдаг. Дараа өнгөрсөн бям гарагт сонгуул эхлэхийн өмнөхөн Гайана улсын ерөнхийлөгч Ирфан Али уг сонгуулийг хуурамч суртал ухуулгын шинжтэй үйлдэлээ гэж эрс шүүмжилсэн байсан. Гайана улсын армийн бүрэлдэхүүн 5,000 хүрэхгүй цэргээс бүрддгээс харах юм бол Венесуэлийн зүгээс учирч болцошгүй альвай занал хийлэл түрэмгийллийн эсрэг зогсох, сүр зогсох хангалттай хүчин чадал нөөц байхгүй гэж хэлэхэд хэлсдэггүй. Тиймдээч Гайана улсын эрх баригчид Америк нэгдсэн улстай цэргийн хамтын ажиллагаагаа сүүлийн үед гүнзгийрүүлж эхлэв. Сонгуул болж байх үеэр Америк нэгдсэн улсын төрийн департаментын зүгээс албаныхан Венесуэлийн хууль бус засаг захиргаа Гайанагийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дахин зөрчиж байна гэсэн утгатай мэдээллийг гаргаж тийхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Уртудаан хугацааны газар нутгийн маргааныг нь харах юм бол Венесуэл улс нь Эсекюбаг өөрийн газар нутгаа гэж мэдэгдэж ирсэн нь 19-р зууны сүүлээс ихтэй. Тэгэд энэхүү бүс нутгийг Испанийн колони үед Венесуэлийн хил багтаж байсан гэж үздэг. Улмаар 1890 онд олон улсын арбитрийн шүүхээс тогтоосон өнөөгийн хил хязгаарыг хүлээн зөвшөөрдөггүй. Зарим Гайана 1966 онд Их Британаас тусгаар тогтносноос хойш Эсекюбагийн захиргааг олон улсын хууль дүрмийн дагуу хариуцаж ирсэн байдаг. Энэ газар нутгаас болж Венесуэл улстай маргаан ихтэй байдаг тул Гайана улсын зүгээс 2018 онд олон улсын шүүхэд дахин хандаж 1890 оны шийдвэрийг хүчинтэй гэдгийг баталгаажуулахаар хүсэл гаргасан байна. Шүүхийн шийдвэр хараахан эцсийн байдлаар гараагүй байгаа ч гэлээ энэ сарын ихээр тус шүүх Венесуэлийг Эсекюба нутагт сонгуул явуулахгүй байхыг анхааруулсан. Гэвч шүүхийн анхааруулгаас үл харгалзан сонгуул болсон байгаа нь энэ. Нөхцөл байдал иймдээ хүрсэн нь Эсекюбагийн далайн хил хэсгээс ихээхэн хэмжээний газрын тос илэрсэн гэдэг нь маргааныг хурцлах гол шалтгаан болсон гэж ажиглагч нар үздэг юм байна. Америк нэгдсэн улсад жишээлбэл 1 сая гаруй гадаад оюутан суралцаж эдийн засагт нь тэрбумаар хөрөнгө оруулалтуудыг хийдэг. Гэвч өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгч Дональд Трампын цад захиргааныхан Харвардын их сургуулийн гадаад оюутнуудыг эсвүүлэх эрхийг хүчингү болгох шийдвэрээс хойш Америк нэгдсэн улс дахь гадаад оюутнуудын үзэл санаагаа илэрхийлэх эрх чөлөө сурч боловсрох цаашдын замнал нь том бүрхэг болж байна.
Одоогоор шүүхээс засгийн газрын уг шийдвэрт түр хориг тавиад байгаа. За шүүхийн түр хоригийг сунгах асуудлыг энэ 7 хоногийн пүрэв гарагт хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ хооронд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургуулийг шүүмжилсэн мэдээллүүдийг ээлж дараалан хийсээр байна. Тэгэхээр өөрийн Truth Social форумд нийтлсэн бичвэртэй Харвардын их сургууль дахь гадаад оюутнуудын эх орныг Америк нэгдсэн улсад ээлгүй бодлого шийдвэрүүд авч хэрэгжүүлдэг. Оюутнуудынхаа сургуулийн төлбөрт тусламж үзүүлдэггүй. Харвардын их сургууль мэдээлэлээ албаныханд ил тод өгдөггүй гэвчлэн шүүмжилсэн байна. Харвардын их сургууль энэ мэдээллийн хариуд ямар нэгэн тайлбар өгөөгүй. Харин гадаад оюутан эсвэлэх эрхийг нь хүчингү болгох тухай засгийн газрын шийдвэрийг үндсэн хуулийн 1-р нэмэлт заалтыг шууд зөрчсөн үйлдэл. Сургуулийн хөтөлбөр, бодлого, багш оюутнуудын үзэл санааг хянах гэсэн засгийн газрын оролдлого гэж үзэн шүүхэд хандсан байна. Зарим сануулгад өнгөрсөн 4-р сард засгийн газрын зүгээс Харвардад олгодог 2.2 тэрбум $, тэтгэлгийг зарцаасан байна. Энэ тухайд засгийн газрын хууль бус шаардлагуудыг дагаж мөрдөөгүй, засгийн газрын шийдвэрт тааруулж бодлогоо өөрчлөхөөс татгалзантай нь холбоотой гэж сургуулийн зүгээс энэхүү шийдвэрийг тайлбарласан байна. Цааш нөхцөл байдал хурцдаж өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноем Харвардыг сургуулийн орчинд хүчирхийлэл, антисемитизмыг дэмжсэн оюутнуудын үйл ажиллагааг өөгшүүлсэн. Түүнчлэн Хятадын коммунист намтай хамтран ажилласан гэж буруутган гадаад оюутнууд эсвэлэх хэргийг нь цуцалсан байдаг. Харин энэхүү шийдвэрийн дараа холбооны шүүгч Алисон Броуз энэ шийдвэрийг түр хугацаагаар зогсоосноор нөхцөл байдал харьцангуй намжаад байгаа ч үлээ. Өнөөдрийн Дональд Трампын мэдээлэлээс харахад түүний цэцэргааны зүгээс Харвардын их сургуулийн эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээнүүд нь тийм ч амар дуусахгүй шинжтэй. Гадаад оюутнууд Харвардын нийт оюутных нь 27%-ийг бүрдүүлдэг. Гэхдээ ихэнх нь Америк нэгдсэн улсын засгийн газрын санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагддаггүй байна. Америк нэгдсэн улсад ирж байгаа оюутнуудын ихэнх нь энэтхэг болон хятад зэрэг улсаас ирсэн байдаг. Гэхдээ шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарыг сонгон суралцдаг оюутнууд байдаг юм. Эдгээр оюутнуудын оролцоо нь Америк нэгдсэн улсад инновацлог стартап компаниудыг олноор байгуулагдахад түүнчлэн технологийн салбар дахь судалгаа хөгжүүлэлтүүд урагшаа хагцтай байхад нь ихэнх хувь нэмэр оруулдаг гэдэг нь мэдээж. Зарим статистик мэдээллийг харах юм бол NAFSA буюу олон улсын багш нарын холбооны тооцоогоор 2023-аас 2024 оны хичээлийн жилд гадаад оюутнууд Америк нэгдсэн улсын эдийн засагт 44 тэрбум $, орлого оруулсан байна. Үүнд нь сургуулийн төлбөр, байр, унаа, худалдаа зэрэг зардлууд нь багтаж байгаа. Зөвхөн Харвардын их сургуулийн гадаад оюутнуудыг харах юм бол өнгөрсөн хичээлийн жил зөвхөн орон нутгийнхаа эдийн засагт $384 сая орлого оруулсан байна. Америк нэгдсэн улсын бодлогын үндэсний сангийн тооцоогоор хэрвээ хэн газрын зүгээс бүх гадаад оюутнуудыг суралцахыг хориглох юм бол ойрын 10 жилийн дотор бакалаврын түвшний эсэлт 2%-аар, магистрийн түвшний эсэлт 11%-аар буурах эрсдэлтэй байна. Америк нэгдсэн улс даяар Жорж Флойд амиа алснаас хойших 5 жил өнгөрсөн өдрийг тохиолдуулан түүний гигэн дурсгалд хүндэтгэл үзүүлэх ёслолууд болж байна. Тухайлбал түүний төрсөн хот Хьюстон болон амиа алдсан хот болох Миннеаполис хотод хүндэтгэлийн тусгай арга хэмжээнүүд зохион байгуулагдав. Одоогоос 5 жилийн өмнө буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Миннеаполис хотод цагдаагийн хайхрамжгүй үйлдэлийн улмаас 46 наснда амиа алдсан Жорж Флойдын хэрэг нь арьсангуур ялгарлах үзэл, цагдаа нартай холбоотой хүчирхийллийн эсрэг бүхэлдэн улс даяар тэмцэл өрнөх шалтгаан болж байсан байдаг. Болсон явдлыг тодруулах юм бол уг өдөр Жорж Флойд хүнсний дэлгүүрээс тамхи авахдаа хуурамч $20,000 дэвсгэрт ашигласан байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдсан. Баримтлаганд оролцсон цагдаа нарын нэг болох Дерек Шовн гавлуулсан Жорж Флойдын хүзүүн дээр 9 минут хэртэ өвдүүлсэн. Түүний хүчилтөрөгчийн дутагдалд оруулж улмаар амнасаа алдахад нь хүргэсэн байдаг. Энэхүү хэргийн бичлэгийг хэргийн газар байсан гэрчүүдийн нэг гар утсаараа бичиж аван олон нийтэд цацснаар дэлхийд даяар шуугиан дэгдэж зарс өмнөний ялгарлал цагдаагийн хүчирхийллийн эсэргүүцлийн давалгааг үдүүлсэн. Одоогоор Дерек Шовн Жорж Флойдыг хөнөөсөн хэргээр буруутгагдан 22 жилийн хориг хял эдэлж байгаа. Уг хэргийн дараа тухайн үед ерөнхийлөгч байсан Жо Байдны сахигаа Америк нэгдсэн улсын хууль зүйн яам, Миннеаполис, Луисвилл, Феникс зэрэг хотуудын цагдаагийн байгууллагад системийн урьдчилсан зөрчил байгаа эсхийг шалгах ажлыг эхлүүлсэн байдаг. Үүнд сургалт, хяналт, ил тод байдал, цагдаагийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл цуглуулах зэрэг ажлууд багтсан байна. Гэвч өнгөрсөн 7 хоногийн лав гарагт Дональд Трампын сахигаа тэдгээр ажлуудыг буруу аргачлал, бүрэн бус өгөгдлөөр үндэслэсэн гэж шүүмжлэн зарим хөтөлбөрүүдийг зогсоосон юм. Сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгуудын үр дүнгээс үзэхэд Жорж Флойдын үхлээс хойш 5 жилийн дараа Америк нэгдсэн улс дахь хар арьс дэргэдийн амьдралд оройтой өөрчлөлт гараагүй гэж үзэх хүмүүсийн тоо өндөр хിവэрэ байна.
Тухайлбал Pew Research Center байгууллагын 5-р сард явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 72% нь Америк нэгдсэн улс дахь хар эрс иргэдийн дунд ямар нэгэн ахиц харагдахгүй байна гэсэн байна. Энэхүү судалгаанд дурдсанаар 2020 оны 6-р сараас хойш Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо 15%-аар буурсан гэлээ. Сүүлийн онцлог мэдээ та бүхэнд хүргэе. Сүүлийн үед Герман улсад дэвсэд этгээд олон нийт рүү дайрч энгийн иргэдийг амнаас эрүүл мэндээр нь хохирох тохиолдлууд ихээр гарах болоод байна. Тухайлбал өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Баасан гарагийн орой Германы Хамбург хотын төв галт тэрэгний буудлын дээр хүйтэн мэстэй этгээд олон нийт рүү дайрч 18 хүнийг шахтуулсан байна. Нийт 10 хүний биеийн байдал хүнд ноцтой түвшинд байгаа талаар албаных мэдээлэл. Хэрэгтэн 39 настай Герман улсын иргэн эмэгтэй хүн байсан. Мөрдөн шалгалтын өрсөлдсөн дүнгээс үзэхэд хэрэгт ямар нэгэн хамсаатан байхгүй. Тус эмэгтэй хэргийг ганцаараа үйлцэн гэж таамаглаж байгаа юм. Одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөртлөг үргэлжилж байна гэж цагдаагийн газраас мэдээлсэн. Цагдаа нарын үзэж байгаагаар энэхүү халдлага улс төрийн шалтгаантай биш, санамсаргүй тохиолдлын шинжтэй байсан гэж таамаглаж одоогоор хэрэгтнийг сэтгцэн эмэгтэй байсан гэсийг шалгаж байгаа юм байна. Тэрээр хэргийн дараа түр хорих газар хоригдож байгаад өнгөрсөн амралтын өдрүүдээр хэрэг нь шүүхөж шилжсэн юм байна. Герман улсын канцлер Фридрих Мерц Хамбург хотын дарга Питер Чинчертэй хуцаар ярьсан. Гэхдээ тэрээр засгийн газрын дүгээс дэмжлэг үзүүлэхэд билээ гэдгийг илэрхийлсэн байна. Энэхүү хаалга нь Герман улсад өнгөрсөн 7 хоногийн хугацаанд болсон 3 дахь хүйтэн мэст халгад тооцогдож байгаа. Тодруулах юм бол 5-р сарын 18-нд баруун Германы Bielefeld хотын бааранд сэр усаас ирсэн цагаач хүйтэн мэсээр олон нийт рүү хаалдаж 20-од насны 5 хүнийг гэмтээсэн. Тэдний 4 нь ноцтой шахагдсан. Хэргийн дараа 35 настай залууг с ิจ гтээр баривчлан 4 хүний амьд хүрэх оролдлого хийсэн гэх хэрэгээр яллах гэж байгаа. Холбооны прокурорууд энэхүү хэргийг шашнаас үүдэлтэй гэж үзэн таамаглаж байгаа юм байна. Үүний дараа өнгөрсөн 5 гарагт Берлин хотод 13 настай сурагч, 12 настай өөр нэгэн сурагч руу мөн адил хүйтэн мэс барин халдсан хэрэг гарсан. Одоогоор 13 настай хүү төр хорих газарт хоригдож байгаа юм байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн сэдвээр зарим мэдээллийг товчоор өргүүлнэ. Иран улсын нэрт найруулагч Жафар Панахи их баригчдын олон жилийн дарамт шахалт хориг саадыг үл харгалзан Каннын кино наадмаас зүгээр л алдаа байсан гэх уран бүтээлээрээ шилдэг бүрэн хэмжээний кино шагналыг хүртэж 20 жилийн дараа уг наадамд биечлэн оролцлоо. Шагнал гардуулах ёслол цугларсан олон түүнд баяр хүргэн 10 орчим минут тасралтгүй алга тавьсан байна. Зүгээр л алдаа байсан кинонд төрийн дарамт шахалтыг шууд харуулсан бүтээл гэдэг нь Ираны их баригчдын тогтоосон хижабын хуулийг зөрчин нүрээ ил гаргасан эмэгтэй дөрүүдтэй гэдгээс нь илэн харагдана. Жафар Панахын 2010 онд засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжснээр 20 жилийн турш кино хийх, хилд авах хэрэггүй болсон ч гэлээ бүтээлээ нууцаар үзүүлэн хийсээр байсан нь түүнд Канны наадмын тэргуун шагналыг инхүү авчирлаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоотой хийх тарифын хэлэлцээрийн хугацааг 7-р сарын 9 хүртэл сонгох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн Баасан гарагт тэрээр хэлэлцээр удаашрж байгаа засгал дундуур байгаагаа илэрхийлж 50% тариф тогтоохоо анхааруулад байсан. Статистик мэдээлэлээр өнгөрсөн онд Европын холбоо Америк нэгдсэн улсад 600 тэрбум $, бараа экспортолж 370 тэрбум $, бараа импортлсон байна. Дональд Трампын хувьд худалдаа ийхүү Америк нэгдсэн улсын хувьд алдагдaltaй байгааг зогсоох зорилгоор Европын холбоог аль аль талдаа ашигтай хэлэлцээр байгуулахыг шахаж байгаа нь юм а. Вашингтонд суугаа Израиль улсын элчин сайдын яамны ажилтан Ярон Лишинскигийн оршуулгын ёслол Иерусалим хотын баруун хэсэгт тошрох Бейт Саид тосгонд боллоо. Өнгөрсөн 7 хоногт тэрээр найз бүсгүй Саралин Милгрэм нар Америк нэгдсэн улсын нийслэл байрлах Ирээчүүдийн музейд болсон халдлагын үеэр амиалсан юм а. Тэд хоёул Израиль улсын элчин сайдын яамд ажиллаж байсан. Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Амир үдгсдийн гэр бүлийн хүсэлтээр оршуулгыг хэлэл мэдээллийнхнээс хаалттай хийжээ. Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 2 өдрийн турш үргэлжлэх дээд хэмжээний уулзалт Малайз улсын Куала Лампур хотод эхэлж байна. Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Америк нэгдсэн улсын өндөр гайлын тарифын улмаас хурдтай өөрчлөгдөж байгаа олон улсын худалдаанд шинэ худалдааны түнш хайх, гишүүн орнууд хоорондын худалдаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх асуудал багтаж байна. Түүнчлэн талууд зүүн Тиморын бүлэт хэсэг асуудлыг хэлэлцэж, Мянмар дахь мөргөлдөөнийг зогсоох зорилгоор эдийн засгийн хориг арга хэмжээ авах асуудлаар ярилцсан гэлээ. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэн хүрэлэн анхаарал хандуулсан явдал баярлалаа.